Хөдөлмөрийн тухай хууль шинжилсэн найруулга. Цалин хөлс. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. Цалин хөлсийг сард 2-оос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод журам эсвэл хөдөлмөрийн гэрээнд тусгана. Ажил олгогч ажилтнанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олгол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч цалин хөлсийг ажилтнанд өөрт нь олгоно. Талууд тохиролцсны үндсэн дээр ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, 7 хоногоор тооцсон олгож болно. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг урьдчилан олгож болно. Цалин хөлс олгох өдөр нь 7 хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ. Үндсэн цалин. Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалин ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсвэл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр, бусад хэлбэрээр тооцно. Нэмэгдэл. Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно. Илүү цагаар ажилласан ажилтан 7 хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин түүнээс дээш хэмжээгээр, шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин түүнээс дээш хэмжээгээр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 2 дахин түүнээс дээш хэмжээгээр тус нэмэгдүүлж олгоно. Ээлжийн амралтын цалин ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтнанд ээлжийн амралтын цалин 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгар болж байгаа ажилтнанд ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын тооцоо хийж цалин олгоно. Цалин хөлсний олбор нь ажилтан ажил үргээ гүйцэтгэхээс татгалзсан, гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй, эсвэл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс олгор. Хөдөлмөрийн норм биелүүлээгүй үеийн цалин хөлс олгор, богиносолсон цагаар ажиллах үеийн олгор, сул зогсолтын үеийн олгор, ажилтанд олгох бусад олгор гэж байна.